За сайн байцгаана уу та бүхэндээ өнөөдрийн мэндийг хүргэе. Би ТV тавтай Марил. Нүрэ будаагүй байж гин. Тэгээд өнөөдрийнхөө бичлэгэн дээр болохоор би нүрэ будангаа тэгээд та хэдэд ярмаар байсан зүйл байсан болохоор тэрийгэ ярих гад өнөөдрийнхөө бичлэг хийж байна. Тэгээд энэ миний кошлог би ерөөсө кошлоггүй болчоо тэгээд ээж надаа ийм хөрхөн ташлаг өгсөн. Хоёр талдаа ингээд ийм хөрхөн пакеттэй амар хөрхөн. Тэгээд энэ нас дотор нь сая бийжсэн. Ийм юмнуудаа энд ингээд хийцэн контент монтер. Саяхан авсан мөртлөө энэ ингээд амар муухай болсон. Угаасаа зөө би нэг өмнө ингээд ерөөсөө ийм сав мавтай байгаагүй зүгээр л шууд энэ дотроо ингээд кочлогын дотор иждэг гэсэн. Тэг бүр амар зам байдаг гэсэн аахгүй юу. Тэгээ одоо арай ийм нь тэгээд арай гайгүй болсон. Би одоо сургуультай явах гэж байгаа аахгүй юу. 7 хоногт би ганцхан хичээл орж байгаа одоо тэгээд өнөөдөр тэр өдөр маань амарсан би ийм тонор эхлээд нүрэндээ төрхдөг. Яагаад тонор төрхлийг би сайн мэдэхгүй байна. Яг хүмүүс л эхлээд тонор монор төрхөл сайн мэн гэж байсан болохоор тэгээд дараа нь ийм серум ашигладаг. Дуусч байгаа юм. Энд ихтэй амар гоё. Би нэг ажил хайлт хийж байгаа шүү дээ. Тэгээд нэг компани тэнцсэн. Онгоцны үйлчлэгч. Би онгоцны үйлчлэгч болсон гэж боддоо. 3 хоногийн өмнө ингээд нэг компаниас хариугаа авсан байхгүй юу. Тэгээд бүр амар баяртай байсан төхөөгөр. Миний мартагддаггүй нэг амар гоё өдрүүдийн нэг болсон. Тэгээд яг миний яг үнэхээр мартагддаггүй өөр нэг өдөр болохоор ингээд манай дүү ингээд төрсэн өдөр. Гэтэ яг нөгөө нэг миний ормоор байгаа яг ингээд эцсийн үед эцсийн ингээд мөрч ормоор байгаа компани биш л те. Гэтэл онгоцны үйлчлэгч болцсон ёо. Япон компанид тэр компани ярилцлага заяа бүр ингээд би бүр манчлаа л гэж бодсон байхгүй юу. Ярилцлага авж байгаа одоо тэр хүмүүс нь одоо ажилт нь ингээд ерөөсөө надад ингээд анхаарлаа хандуулахгүй заа ингээд намайг ерөөсөө тоохгүй хоёр ингээд ажиллаар мороо хүн хоёр ингээд ажилтан ингээд тим ярилцсан. Тэгээд ерөөс надаас ингээд асуулт асуухгүй заа юу. Яг ингээд миний хажууд байгаа хүнээс л асуулт асуугаад яаж яах миний хажууд байгаа охин бүр амар хөөрхөн тэгээд тэр охиноос л асуулт асуугаа тэгээд ерөөс надаас асуулт асуухгүй тэгээд ядчихт нь миний хариулж байгаа нь бүр ёо үнэхээр л нэрээ тэр ярилцлага миний ингээд амьдралтаа өгчээсэн хамгийн муу ярилцлагуудын нэг байсан. Тэгэл би унчлаа гээл угаасаа хамаг ингээд найдалгаа хаяал за гээл тэгээд тэгсэн чараа би тэнцсэн байдیں۔ Дүү бүр амар баяртай. Миний мөрөөдөл бэлдэж байгаа гэсэн үг хэвгүй юу? Би ингээд багаасаа онгоцны үйлчлэгч би өмнөх бичлэгэн дээр хэлчихсэн би ингээд багаасаа онгоцны үйлчлэгч болохыг ингээд мөрөөддөг байсан. Тэгээд би ингээд одоо тосоод төрчихээ. Тэгээд MAC-ийн foundation төрхдөг. Энэ амар гоё cushion foundation хэрэглэж үзсэн. Тэгээд янз бүрийн foundation хэрэглэж үзсэн. Гэхдээ энэ миний хувьд одоо хамгийн амар нэгт байгаа. Яг амар удаан хэрэглэн заяа. Одоо би ингээд яг тал дээр орсон байгаа. Тэгээд энийг би бараг хизээ авсан санахгүй байгаа байхгүй юу? 3-4 сарын өмнө авсан юм уу? Cushion foundation болохоор ингээд бараг сар юм уу 2 сарын дараа дуусчдаг. Тэгээ харин энэ болохоор миний хувьд бараг хагас жил хэрэгэлдэг. Тэгээд үгүйс би бүр амар баяртай байна уу. Одоо надад дахиад нөгөө нэг 2 3 4 компанид дахиад ярилцсан байгаа юм л дөө. Тэг бүгд Японы компани, тэр компаниудаа ч гэсэн одоо ороход ингээд амар юу болцсон байхгүй юу ингээд сэтгэл тамар. Угаасаа унсан ч гэсэн өөр компани тэмцсэн болохоор ингээд. Тэгээ миний нэрээ комент дээр хүмүүс гадаад компани одоо Emirates, Qatar-Матарт ингээд өгөөд үзээч игээд тэгсэн. Гэтэ нөгөө угаасаа миний хамгийн ямар байгаа компани бол гадаад компани байхгүй юу. Тэгээд одоохондоо нэгдэх жилдээ зүгээр л нөгөө Япон компанид ингээд туршлага хуримтлуулад бас юу явъя гэж бодож байгаа. Тэгэхээр Emirates бол би угаасаа бараг худлаа болсон. Ягаад гэвэл ингээд миний өндөр хүрэхгүй миний өндөр 158 орчим байхгүй юу. Тэгээд Emirates болохоор 160 см-аас дээш хүмүүсийг л авдаг. Катар аль боломжтой. Тэгээд Катар болохоор одоо Японд нөгөө нэг recruit хийхгүй байгаа болохоор KT-ийн хүмүүсийг будагчаар буддаг. Дандаа энэ голынхан л өнгийг хэрэгэлдэг. Энэ болохоор амар тод. Ер нь бол үнэхээр ингээд мөрөөдчихсэн мөрөөдөл маань биелсэн. Би одоо яг юу гэж хэлмээр байгаа гэх юм бол ингээд яг мөрөөдлөө бити хаяарэ гэж хэлмээр байна. Яг хичээх юм бол үнэхээр л тэгмээр ингээд бодох юм бол тэр ихэн л амар хичээдэг. Тэгээд мөрөөдөл гэдэг угаасаа биелдэг юм байна. Угаасаа амар олон мөрөөдөлтэй. Тэгээд миний яг нэг мөрөөдлийн маань нэг ингээд биелж байгаа байхгүй юу?
Би ерөөсөө хөмсгөний хоёрт нэг амар сүртэй бодох юм болсон. Өмнө нь болохоор би бүр ёо хөмсг баатар юм уу гэмээр бүр нэг амар бүдүүн байлаар юм зурдаг гэсэн. Одоо байгаа хөмсгөний хоёр бүр таруулаад бодчихдаг. Тэг би бас одоо хөмсгөө уруулж байгаа. Яагаад гэх юм бол нөгөө ээж сая Японд ирээд миний хөмсгийг харчаад юу чиний хөмсг ямар нарийнхан болцсон юм бэ гэд өмнө юм байгаагүй гэд анхны тэнэрээ шууд хамраагаас өндөлчдөг. Нэрээ би энэ бичлэгийг нөгөө нэг өөрийнхөө мейкапыг ингээд хүмүүс заах гэж мах гэж бичлэг ээгүй шүү. Зүгээр л өөрийнхөө өдөр тутмын нүүр бодолтой ингээд зүгээр бичлэг аваад хийж гин. Тэрнээс бол би бүр нүүр бодох ямар ч тийм юугүй авьяасгүй гэх юм уу. Угаасаа нүүр бодох тийм нэг сонирхолтой биш. Би хүмүүс болохоор амар сонирхолтой байдэн шүү дээ. Тэгээд би болохоор нэг сонирхолтой биш. Нүүр бодохоос амар салхуу өрөөд тийм өдөр алга нүүр бодох хэрэгтэй ядраа тий. Аль болох яаж хурдан нүрээ будах уу гэдэг дээр л амар их анхаардаг. Гэхдээ нүрээ будахгүй гадуур гарах бас дургу. Тэг заавал будах шаардлагатай болчдөг байхгүй. Би хоёр тийм цэнхэр өнгөөрл нүрээ тэндж байгаа. Нүдээ. Энэ амар ингээд тод гардаг болохоор гараараа ингээд жоохон дараад өгчнө. Надад нэр ойрд нөгөө нэс одоо клиник энтрээс амар ажлын санал ирээд байгаа. Яагаад вэ? Өмнө ингээд би нөгөө хамрандаа амар комплекстэй болохоор өмнөх би байсан бол шууд хамраа янзуулъя гэж янзуулах гэсэн. Энэ хамрандаа нэг туртай биш ч гэсэн ингээд ээж маань намайг ингээд эрүүл саруул төрүүлж өгсөн болохоор одоо яг энэ чигээрэл ингээд явъя гэж бодож байгаа. Өмнө нөгөө би хамраа янзуулаад төлөвлөжсэн шүү дээ. Тэгээд дотор нэг юм хийжсэн баггүй юу би. Тэгээд тэрийг буцаагаад ингээд авч исэн. Ингээд хамрын нэг юм байгаа нь мэдрэхтээд ингээд амар хатуурж надад болохоор тэр нь жоохон таалагддаг болохоор одоо хамрандаа мэсэл хийх ямарч бодлого байгаа. Өнөөдөр ингээд цэнхрээр тэндчээд дараа нь хажуудлынхаа энэ цагаан өнгөөр энэ зүгээр нөгөө саа шиг өнгө байхгүй юу? Энэгээр гараараа хальт ингээд бодчихтэй. Миний нүрээ бодох гэж би бүр амар хөлхний юм хийдэг болохоор амар залхуутай байд юм аа нөгөө. Яа одоо болохоор би контра тавьдаг. Одоо ийм контур хэрэглэж байгаа. Миний нүүр бодолтын хамгийн чухал зүйл болохоор контур eyeliner байгаа. За, нэмэрхүү. Арай л урт тавьсан уу? Арай л урт харагдаад байх юм. Эдлийнхэн нүдийг ялцчих урт зурчихъя. Мэдгүй өнөөдөр арай л урт болчлоо. Бол нийнээс арай богинохон зурдаг өнөөдөр ихтэй санаа урт болчих юм. За яах вэ? Нэгэн цаг хичээлэн чинь. Одоо болохоор би нүднийхээ доогуур тэгээд энэ контрийнхаа дээгүүр жоохон хар тэнэр тэндэн. Энэ заяо энэ одоо мэдгүй ямар брэнд ч мэдгүй. Би энийг бүр 5-6 жил хэрэгжилж байгаа яваад тоо. Монгол дахлах сургууль дахтаа хэрэгэлдэг байсан. Ханаас авснаач мэдгүй байна. Бараг захмахаас л авсан баг. Бодог муудна гэж байдаг те энэ одоо муудсан баха. Ингээ харж би бүр нүдээ амар тод бодож байгаа. Уул нөгөө нэг жоохон ингээд юм натурал будмаар байгаа хгүй юу? Тэгсэн мөртлөө ингээд яг ингээд натурал будахаар ерөөс би биш юм шиг харагдаад ингээд би уус нөө жижигхэн нүдтэй болохоор ингээд нүдээ жоохон томруулах гэж ингээд бодолт хийж байгаа. Тэгээд тийм натурал бодолт хийхээр ингээд амар жижигхэн улам жижигхэн нүдтэй харагдаад ингээд ерөөсөө би биш юм шиг санагдаад амар хэцүү. Анхнаасаа л ер нь амар натурал буддаг байж гэж бод. Одоо тэгээд дандаа ингээд юм тодууддаг болохоор эндээ бүр амар тасцсан би. Миний бодолтоос жоохон дээр үеийн бодолт ч байгааз. Одоо дээр үеийн 2000 оны. Надад ихтэй ийм бодолтод таалагддаг болохоор одоо ингэ бодож байгаа. Одоо үетэйгээ яг хүл нийлүүлэн алхаж чадахгүй байгаа юм. Яа мэдгүй нэг тийм нүүр бодолтын мейкапын бичлэг энэ төр үздэг болохоор тэгээд бас би шейдинг ерөөсөө хийдэггүй. Яагаад гэх юм бол миний ингээд энэ нөгөө миний сүдэр тавьдаг юм байсан аахгүй. Тэгээд дууссан. Тэгээд би ерөөсөө шинээр аваагүй. За одоо болохоор энэ хайлайтер нүднийхээ урд хэсэг дээр тавиад хамар дээрээ тавиад жоохон тэгээ энэгээр тавиад тэгээд болоо. Нэрийн энэ бичлэг дээр би бүр ярий гэж дод. Би нэг өмнөх бичлэгэн дээр ингээд одоо ингэ найзгүй байгаад байгаа гэд тийм бичлэг хийсэн шүү дээ. Тэгсэн чи хараа амар их олон өнөдрөө юм бичээд
амар хөөрхөн юмнууд бичиж үлдээсэн надад бүр хүмүүс бүр үнэхээр ямар гоё сэтгэлтэй юм бэ ингээд мэдээж ингээд хүнд ингээд заяо намайг ингээд танихгүй шүү дээ. Одоо танихгүй ингээд охины төлөө ингээд тийм олон урт юм бичээд ингээд тэр охинд ингээд сэтгэлийн дэм өгөхгүйд тиймэрхүү гоё сэтгэлүүд бичиж байгаа хүмүүс ингээд өөрөө бүр үнэхээр ингээд ямар хүн гэдгийг харагдаж байгаа шүү дээ. Угаасаа яг ингээд хүнд ингээд гоё үг хэлж чаддаг хүн бол угаасаа л өөрөө яг тийм гоё хүн байж таараа угаасаа ойлгомжтой заяо. Өөрөө найзгүй гэсэн чи арим манай нөгөө нэг ахлах сургуульд найзалж исэн. Миний хамгийн сайн найзсан байхгүй юу. Тэгээд тэр найзтайгаа одоо уул нь харилцаж байгаа л да. Гэхдээ ер нь ахлах сургууль төгснөөс хойш харилцаа тасарсан байсан байхгүй юу. Тэр найз маань хүртэл ингээд юм бичээд ер нь бол би бүр амар happy яасан ойрын үед. Өмнөх бичлэгээс шал өөрөөгөөс би өмнөх бичлэгнэр ингээд жоохон урваацсан, жоохон ингээд доошоо ингээд сэтгэлээр унтсан. Одоо болохоор арай гайгүй амар ер нь гайгүй. Ер нь ингээд хүссэн мэрэгчлээ болцсон хүмүүсийн ингээ сайхан сэтгэл тэгээд би бас ээжтэйгээ муудалцсан байсан байхгүй юу. Тэгээд ээжтэйгээ бас эвлэрсэн уцаар яриад тэгээд ээжтэйгээ эвлэрсэн болохоор бас бүр ингээд гоё сэтгэл дамар. Одоо ер нь гайгүй болж байгаа би. Тэгээд бас нөгөө нэг муухай комент энэ бичдэг хүмүүс бас угсаа байгаа шүү дээ. Тэгээд тэр хүмүүсийн хувьд угсаа би нэг тоодгүй маа угсаа. Яагаад гэх юм бол миний нөгөө нэг өмнө ч тоодог гэсэн. Өмнө тоогоод ингээд уйлж мөлдөг гэсэн заяа би. Тэгээд одоо болохоор ерөөсөө тоохгүй ингээд яагаад гэх юм бол яг тэрний арт ингээд миний амьдралд угаасаа ингээд амар их юм болж байгаа. Амьдрал өрнөж байгаа миний амьдрал. Тэгээ нэг тэр комментиг хараад би бол яг тэгж цэлэр унах тийм хэмжээнд бол биш байсан. За одоо болохоор дахиад нүднийхээ урд ингээд нүдээ юу гэдэг нүднийхээ урд ингээд контур тавина. Хоёр нүдээ жоохон ойртуулах гад. За одоо сормосоо бодол болоо. Би нэр одоо намар Монгол явах гэж байгаа байхгүй юу? Ажилдаа орсон, ажилласаа ингээд офер авцсан. Тэгээд тийм болохоор Монголд очиод 2-3 сар амрыг гэж бодоод угаасаа ажилд орчих юм бол Монголд нэг тэгж очиж чадхаа байж нах гэж одоо тэгээд жоохон урт хугацаагаар очих гэж байгаа. Монголд ч тиймэр байгаа юм бас амар их байна. Ямар ч байсан би богоноор аялмаар байгаа. Тэгээд хаашаа аялах гоё юм бол танд гоё богоноор аялах тийм санаа оноо байвал хэлээрээ. Угаасаа би нөгөө богоноор явах амар дуртай байхгүй юу? Энэ л амар санаа би тийм нийтийн унаанд ер нь дуртай юм уу? Одоо онгоц богоо гэл тэгсэн мэт би метронд бол дургүй ёо. Метрог бүр үзээ яддаг гэдэг. Тэгээд өөр хиймээр байгаа зүйл гэх юм бол гэрийнхэнтэйгээ цагийг өнгөрүүлнэ. Имээтэйгээ цагийг өнгөрүүлнэ. Би угаасаа имээгийн хүүхэд шүү дээ. 5 нас хүртлээр би имээ дээр өссөн. Тайд мэдгүй хаа тэг би тайд дээр хэлж байгаагүй. Имээг амар их санаж байна. Өмнө 2022 онд явахдаа имээтэйгээ ерөөсөө уулзч чадаагүй. Тэгээд сармасныхаа бодыг харуулъя. Сармасны бодог ийм сармасны бодог хэлж байгаа. Тийм тэгээд имээтэйгээ гэрийнхэнтэйгээ дүүгээ бас сургуульд нь хөргөж өгөн аавн гэж бодож байгаа. Манай дүү энэ жил 1-р анги болж байгаа байхгүй юу? За ер нь болчлоо одоо уруулаа бодоод болов. Миний гар ингээд амар муу болчих. Нүрээ бодохоор. Яс макин уруулын бодгонд дуртай би. Арай тод юм уу? Заримдаа болохоор би зөв уруулаа бодохгүй юм. Глосс ашиглаад яачдаг. Тэгээ өнөөдөр болохоор жоохон тод харагдаад байна тий. Ньюс ингээд нөгөө шатлалтай байхгүй юу? Энд амар богино хон. Тэнд ингээд юм уурт. Тийм болохоор үсээ янзлахад амар амархан. Зүгээр л бүгдийн татгшоогоо эргүүлээл болоо. Гэт. Камер руу харж үсээ нүдчих жоох хэцүү юм байна уу? Сайн харагдахгүй байх юм. Нөгөө камерын дэлгэцэн амар жижигхэн болохоор богинохон үс тэгээд урт үсээр нь ингэж ялгаж татгшоо ороож байгаа байхгүй юу? Энд үтгтээ би ер нь 5 минут болох уугүй юу л энд үтдэг. Бүгдийн татгшоо миний нэр тэнцэн компанир Япон компани тэгээд зөвхөн Япон дотор л нисэн. Би яг нэг олон улс нисдэг тийм гадаадын онгоцны компанид ормоор байгаа ч гэсэн одоохондоо нэг ерөөсөө рекрут Японд ирэхгүй байгаа болохоор ирэх үед нь бас үзнэ гэж бодож байгаа. Жохоор шнаа ингээд
иймэрхүү. Одоо хичээлдээ явахгүй бол бараг хоцорлоо. Бараг хоцорч байна. Тэгээд өнөөдрийн маань бичлэгтэй хамт байсан та бүхэндээ маш их баярлалаа. Тэгээд дараагийн бичлэгээр уулзлаа. Баяртай.